Байцгаана уу, намайг Анужин гэдэг хотын салбарын удирдлагын хэлтсийн менежер Анужин байна. За тэгэхээр өнөөдөр та бүхэндээ удирдлагын ухаан сэдвт илтгэлээ танилцуулахад бэлэн болсон байна. Нийт капитал компани ирээдүйн удирдагч та бүхэнд өнөөдрийн илтгэлээ би энэхүү сэдвээс эхэлж байна. Энэхүү зурагт харагдаж байгаачлан хүү өөрийгөө толинд бэрс болгон харж байна. Хүүгийн хүсэл бол бэрс болох. Үүнтэй адил хүн болгон өөр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл зорилготой байдаг. Амжилттай карьер, илүү өндөр албан тушаал, эсвэл бүр сайхан амьдрах. Хүсэл болгон өөр өөр. Тэгэхээр бид бүхэн захирал болох, бусдыг хойноосоо дагуулах, хин нэгний хүндэглэлийг хүлээх гэдэг нь тийм ч амар зүйл биш. Одоо миний танилцуулах эдгээр 5 алдааг бид бүхэн гарахгүй байж чадах юм бол илүү амжилттай удирдагч болно гэсэн үг. Хамгийн ихэнд бид бүхэн ажилтнуудынхаа давуу болон сул талыг мэддэггүй юм байна. Хоёрдугаарт нь бусдад гоё сайхан урмын үгийг хэлдэггүй юм байна. Гуравт нь хамтын хариуцлага гэдэг зүйл бидний багт байдаггүй. Дөрөвдүгээрт нь ажилтнуудтайгаа ил тод нээлттэй байдаггүй. Зарим ажилтнаа итгэдэггүй гэсэн 5 алдаа гаргадаг. Хэрвээ бид эдгээр 5 алдаа гаргасаар байх юм бол бидний баг бидэнд итгэхгүй. Итгэхгүй учраас дагахгүй бол дагагчгүй удирдагч гэж байхгүй байх нь. Тэгэхээр бид бүхэн энэ алдаануудыг гаргахгүй үднээс ямар арга зам болон практик ач холбогдлуудыг бид хэрэгжүүлэх шаардлагатай вэ гэдгийг дараагийн хэсгүүдээр танилцах болно. Бид бүхэн амьдралынхаа туршид хэн нэгэнд ямар нэгэн байдлаар зөвлөгөө өгч байсан байх. Хүн болгон хүн хэн нэгэнд зөвлөгөө өгөх маш дуртай. Өдөр бүр гэр бүл, найз нөхөд хамт олон эсвэл бүр гудамжинд тавьж байгаа танихгүй хүнээс хүртэл зөвлөгөө авдаг. Эдгээр зөвлөгөөнүүдийн та яг хэнийхэн зөвлөгөөг нь өөртөө авч исэн бэ? Хамгийн таны сэтгэлд нь хүрээд эсвэл зүгээр л сонсоод өнгөрсөн зөвлөгөө нь яг хэнийх байсан бэ? Тэгэхээр энэ зөвлөгөөний яг хэнийхэн зөвлөгөөг таныг авсан гэдгийг Харвардын байгууллагаас нэг судлаад дүгнэлт гаргаад ирсэн юм байна. Бидний тархинд толин мэдрэлийн эсүүд гэж байдаг. Эдгээр эсүүд нь биднийг энэ хүний хариулт нь зөв юм байна биш. Энд хүнд би итгэдэг, энд хүний зөв шүү гэд итгэлийн тэр ингээд хүлээлтээрээ далд ухамсараараа итгэдэг хүнийхээ зөвлөгөөг 100% хүлээж авдаг. Тэгэхээр удирдагч болох гэж байгаа бид бүхний хийх хамгийн ихний алхам бол эхлээд хүлийн зөвшөөрөх. Хүлийн зөвшөөрөхийн тулд бид дараах 4 ур чадварыг зайлшгүй өөрсөндөө эзэмссэн байх ёстой. Хамгийн нэгдүгээрт нь сул талаа илэрхийлэх. Та бүхэнд бодогдож иж магадгүй. Сул талаа илэрхийлнэ. Би уг нь бол удирдагч юм чинь төгсөх хэрэгтэй шүү дээ. Яагаад хүн сул талаа хэлнэ гэж. Гэхдээ үгүй. Та сул талаа илэрхийлж байж нөгөө хүндээ өөрийгөө ойлгуулна. Харилцаа чинь илүү хялбар болно. Сул талаа ойлгуулсны дараагаар та давуу талаа хүнд илтгэх хэрэгтэй. Яагаад гэхлээр та яагаад тэр хүмүүсийг удирдах ёстой гэдгээ ондоошлороо харуулах ёстой. Дараачих нь 3 дахь нь мэдрэмжтэй байх. Бид бүхэн өөрсдөө компьютер гэж бодвол бид бүхэн ямар сэбүүтэй юм бэ? Ямар үйлдэлийн системтэй юм? Ямар команд өгвөл ямар үр дүн гарах юм бэ гэдгээ мэддэг байх шаардлагатай. Харин 4-р нь эмпати. Эмпати гэдэг ойлголт маань та өөрийнхөө гутлыг тайлаад өөр хүний гутлыг өмсөх тухайтай яг ижил. Та өөр хүний гутлыг өмсөж байж л яагаад энэ гутал холгоод байгааг, яагаад энэ гутал тухгүй байгааг ойлгоно гэсэн үг. Тэгэхээр та ийм удирдагч байгаарай. Хэрвээ та энэ дөрвийг өөртөө хэвшүүлж чадвал таныг бусад хүмүүс хүндлэх болно. Хүндэлсэн нөхцөлд таны багийн гишүүдийн толин мэдрэлийн эсүүд нь таныг энэ хүний зөв шүү гэд хүлийн зөвшөөрлөнө гэсэн үг. Дараачих нь удирдагч хүн нэг зүйлийг алдаа гаргадаг. Бүх хүмүүсийг ижил гэж боддог. Манай 3 хүнийг хараад энэ 3 бол яг ижилхэн. Хүн л бол хүн гэж боддог. Гэвч манай 3 хүн маань өөр өөрийн гэсэн давуу тал, ур чадвар давтагдшгүй шинжтэй хүмүүс байгаа. Бид хүн хувцалтаар нь ялах гэж хичээлээ. Та бүхэн анзаарж байгаа. Тэгэхээр удирдагч хүн хүний давуу талыг нь мэддэг байх шаардлагатай. Тэгж байж тэр хүнийг зөвөөр чиглүүлж, зөвөөр удирдах болно. Хамгийн нэгдүгээрт нь урам зориг гэж юу вэ? Урам зориг гэдэг зүйл маань бид бүхний дотор байдаг. Гэхдээ хаана байгаа юм бэ? Бидний үсэнд байгаа мó, нүдэнд байгаа мó, хамарт байгаа мó бүү мэд. Гэхдээ урам зоригийн цаад нэг шалтгаан бол итгэл үнэмшил. Нэгэн жишээг би та бүхэнд дурдъя л та. Монгол улсын төлөө зүтгэе гэж хэлээд эрд зэргүүд эх орныхоо төлөө байлддаг, тулалдаг, бүр амь насаа хүртэл золдог. Амь насны үнэтэй дүүцхүүц итгэл үнэмшил гэдэг зүйл тэнд байгаа юм. Хэрвээ бид итгэл үнэмшилтэй байж чадах юм бол урам зориг дүүрэн байдаг.
Урам зориг тэгвэл ажлын орчинд яаж бид бүхэн өдөөх вэ? Цалин урамшууллаас илүү урам зориг өдүүлдэг зүйл байдаг юм болов уу? Тийм боломж юу байгаа болов уу? Бид бүхэн өнөөдөр сар болгоны 10-нд 25 цалингаа авдаг тий. Гэхдээ цалин бол чухал, бид бүхэнд хамгийн чухал. Гэхдээ цалингаас илүүтэйгээр бид бүхэнд урам зориг өгдөг зүйлс байдаг юм байна. Карл Марксийн Капитал бүтээлд хүнийг 2 гар 1 гэдэс гэж үзсэн. Уг нь бол хүн сэтгэл зүрэхтэй гэдгийг Карл Маркс марцчихсан. Харин Адам Смит үүнийг анзаараад хүнийг хөдлөгөө гэвэл тухайн хүний зүрхийг нь хөдлөг. Зүрхийг нь хөдлөгчвөл тэр хүн өөрөө хөдлөнө гэж үзсэн. Тэгэхээр бид бүхэн зүрхийг нь хөдлөхийн тулд хамгийн нэгдүгээрт нь тухайн ажилтныхаа ололт амжилтыг нь та анзаараад саашаал магтаалыг харамгүй өгөөч. Дараачих нь тэр хүнд итгэл үнэмшлийг нь олгохын тулд өндөр хариуцлагыг өг. Өгөөд тэрийг нь даваад гараад ирчихсэн тохиолдолд та өсөн дэвших боломжоор нь хангаж өгөөрэй. Дэлхийн шилдэг удирдагчид нэг арга барилаар хизээж бага удирддаг юм байна. Тэд олон арга аргачлалыг ашигладаг. Албадагч гэж байгаа, чиглүүлэгч гэж байгаа дараах байдлаар харагдаж байна. Тэгэхээр бид бүхэн хүн хүний нөхцөл байдалд нь тохируулж удирдах тухай энэ хэсэгт яригдана гэсэн үг. Хүн хүний онцлогт биш шүү. Бид бүхэн өглөөс ирээд нэг өөр, өдөр ажилдаа ирээд нэг өөр ядарчихсан арай өөр мэдрэмжтэй. Мөн төслийн ихэнд, дунд, төгсгөлд өөр. Нөхцөл байдал бүрт нэг хүн хэрнээсээ өөр байдаг учраас энэ нөхцөл байдал бүр тохирсон та арга барилуудыг сольж ашиглах хэрэгтэй. Ингэснээр таны ажилтан илүү урам зоригтой, идэх зүтгэлтэй ажиллах болно. Элон Маск нэгэн удаа хэлсэн байдаг. Амжилт бол үр дүн биш, багийн хариуцлагын тусгал гэж. Бид бүхэн Элон Маск шиг дэлхийд танигдсан шилдэг удирдагч болохын тулд дараах 5 зүйл дээр анхаарах хэрэгтэй. Хамгийн нэгдүгээрт нь хамтын чин зорилго. Бид бүхэн уул руу гарч байна гэж төсөөлөх юм бол маш олон уулнуудын яг аль орой руу гарах гээд байгаа юм бэ гэдгээ та багийн гишүүддээ хэлж өгөх хэрэгтэй. Зорилгоо ойлгосон ажилчид таныг заавал уулын орой ингэж түрүүнд урд нь гарч гүөхийг чинь хүлээхгүйгээр өөртөө хөдөлж эхэлдэг. Дараа нь мэдээж зорилго маань маш том. Ийм том зорилго байлаа гэхэд гэд хүмүүс сүр алтгана их. Түүнээс айдаг. Үүнээс нь сэргийлээд удирдахч хүн жижиг алхамтуудад хувааж өгнө. Түүнийгээ алхамтуудаа бүр жижигээр төлөвлөөд алхамтуудыг харин ажилтнууд чинь даваад ирсэн тохиолдолд жижиг амжилтууд тэнд гарч ирнэ. Жижиг амжилтууд нь том зорилгод хүрэх урам зоригийг нь өрдөж өгдөг байх нь. Тэгэхээр та урам зоригтой ажилтныг бүтээе гэвэл зорилго болон алхамтуудаа тодорхойл. 3 дугаарт нь нөхөх ур чадвар байгаа. Танай багт байгаа ажилтнууд чинь бүгдээрээ яг тантай ижилхэн хүн байх боломжгүй. Бүгдээрээ өөр ингэсэн хүмүүс байгаа. Тэгэхээр багта таныг болон бусдынхаа нөхөх ур чадвартай ажилтнуудыг цогцлоох нь байна. 4-р нь санал нэгдсэн арга барил. Энэ урал руу бид нөхөн гарч ийна гэж төсөөлөх юм бол ямар замаар нь гарах юм? Ямар аргачлалаар гарах юм? Хэн төрүүлж алхах юм? Гэдэг зүйлүүдэд та тодорхойлж өг. Тэгэх юм бол энэ дээр ямар нэгэн асуудал саад бэршээл тулгархгүйгээр хурдан хүрэх боломжтой. Дараачих нь эдгээр 4 алхмыг та бүхэн өөртөө болон багтаа хэрэгжүүлж чадвал хамтын хариуцлагатай чадвартай багийг бий болгох боломжтой байна. Оролцоог хангах. Оролцоо бол Саймон Синекийн үздснээр хүмүүс шийдвэр гаргах эрхийг хүсдэг гэж хэлдэг. Тэгэхээр оролцоо байхгүй бол тэнд хариуцлага байхгүй. Хариуцлагатай багийг бүтээе гэвэл та оролцоог нь хангаж өгөх хэрэгтэй. Мөн яагаад тэр шийдвэрийг та гаргаснаа ажилтнуудаа хэлж өгөх хэрэгтэй. Яагаад энэ үр дүн гарсан? Энийг бид нар яаж өөрчлөх гээд байгаа? Ямар үр дүнг бид нар гаргах юм бэ гэдгээ та хүн тус бүрт ойлгуулах хэрэгтэй. Хамгийн сүүлд нь шаардлага буюу таны энэ ажлын үр дүнгээс ямар үр дүн бид нар хүлээгээд байгаа юм бэ гэдэг зүйлээ ажилтнуудад тодорхой болгож өгнө гэсэн үг. Энэ дээр хамгийн сүүлийн нэг жишээ дуртахад хизээж өөрсдийнхөө гаргасан шийдвэрийг хүмүүс 100% дагаж чаддгүй юм байна. Өөрсдийнх нь оролцоо орсон ажлыг хийхдээ тэд бүхэн 64%-аар илүү тууштай ажилдаг гэсэн Харвардын судалгаа байдаг. Багт ёс зүй бол хамгийн чухал. Бид бүхэн төсөөлж байсан нь энэ нүдний шилтэй хүмүүс нэлээх байх шиг байна. Нүдний шилтэй хүмүүсийг бүгдээрээ харъя. Ухаантай юм шиг харагдаж байна уу? Зарим хүмүүс бол энэ нүдний шилтэй хүнийг хараад энэ ухаантай байхаа гэж боддог гинэ. За шивэстэй хүн хэрвээ байдаг бол ингээд нүүрэн дээрээ ч юм уу ингээд шивэстэй хүн харуул. За энэ жоохон төрөмгий байхаа гэж хүмүүс
хэвшмэл төсөөллөөр эндүрдэг. Удирдагч хүн бол өөрийн шүүлтээр биш жинхэнэ үннээр хардаг байх ёстой. Хоёрдугаарт нь бүлгийнх нэгээ илүүд үзэх. Нэг төсөл дээр, нэг ажил дээр хамтарч ажилласан ажилчдыгаа хамгийн шилдэг, хамгийн ур чадвартай гэж удирдагч эндүрдэг. Үүнээс үүдэлтэйгээр зарим багийн гишүүд нь орхигддог. Энэ дээр үл итгэлцэл болон багт хагарал үүсдэг байна. Гуравдугаарт нь өөрийн оролцоогоо хэтрүүлэн үнэлэх. Нэгэн судалгаагаар, Харвардын судалгаагаар 100% гүйцэтгэлтэй ажлыг 3 хүн гүйцэтгээд өөрсдийн үнэлгээг нь хэлэхэд 139% та гарсан. Тэгэхээр эндээс бид хүн юуг харж болох вэ гэхээр хүн өөрийн оролцоо орсон ажлыг гүйцэтгэхдээ илүү ач холбогдол өгдөг тэр ажилдаа. Энэ л ажил өстой хамгийн лаган шүү. Би ийм л юм хийсэн шүү. Энэ алдаанаас бид хүн зайлсхийх хэрэгтэй. Багийн ёс зүй гэдэг маань бүх хүнд эргэтгэж ханд тухай ойлголт биш. Багийн ёс зүй гэдэг маань багийн удирдагч хүн өөрийн шийдвэрээ дүгнэлтээ үнэн бодтойгоор шудраг гаргах. Энэ л жинхэнэ багийн ёс зүй болно. Тэгэхээр өнөөдрийн миний илтгэлээс та бүхэн өөрийн ажилдаа, амьдралдаа оруулах хамгийн том хөрөнгө оруулалт болсон гэдэгт би итгэлтэй байна. Чадвартай хүнд цалин өг. Харин багийн ёс зүйтэй хүнд албан тушаал өг гэж үг байдаг. Өнөөдрийн миний илтгэл та бүхний анхаарал болон оролцоо хамгийн үнцэнтэй байлаа. Өнөөдрийн та бүхний оролцоо маргаашийн таныг шилдэг удирдагч болно гэдэгт би итгэлтэй байна. Энэхүү итгэлийнхээ төгсгөл би та бүхнээс нэгэн асуултыг асууя. Энд өөрийгөө жинхэнэ шилдэг удирдагч болно гэж итгэлтэй хүн байна уу? За бүгдээрээ дуграад өгье. Байна уу? За сул шүү манайхаа дахиад өнөөдөр энд өөрийгөө шилдэг удирдагч болно гэдэгт итгэлтэй хүн байна уу? Байна. Ямар гоё юм бэ? За дахиад хэдүүлээ хамгийн сүүлийн удаа. Өнөөдөр энд өөрийгөө шилдэг удирдагч болно гэдэгт итгэлтэй хүн байна уу? Байна.